Бацаа миний YouTube channel тавтам орил. Энд суужгаад энэ миний ингээд нүүрэ боддог газар нүүр хаан тосмосыг түрхээд өглөө энд суудаг. Одоо өглөө биш, одоо цаг оройн 6 болж байна. Гэхдээ би усанд орсон. Тэгээд дүрсэндээ маск түрхсэн. Тэгээд нүрэндээ тос түрхсэн. Өнөөдөр би та нартай зөв нэг TikTok-ийн hack туршиж үзнэ. Тэгээд тэр нь бол одоо ингээ baking гэдэг чинь би монголоор яг юу гэдэг сайн мэдгүй байна. Сая зөндөө болоод гэхдээ үг нь орж ирэхгүй байна. Ингээд ингээд Google дээр хаасан жигнэх гэж гарч ирээ. Жигнэхгүй ингээд dessert хийдэж штэ одоо ингээд muffins бялуу ингээд нэг тиймэрхүү мэдэн штэ тэр ч одоо энэ бичлэгийн нэрэн дээр юу хийхийг бичсэн байгаа. Гэтэ миний хэлнээр би өнөөдөр та нартай цуг нэг TikTok-ийн hack хийж үзнэ. Тэгээд тэр нь бол Oreo balls гэдэг. Тэгээд би өмнө нөгөө нэг TikTok-ийн юм hack туршиж үзсэн чинь тэгээд тэр бичлэгийг ингээд бичлэгэн дээр тавьсан чинь copyright болоод байхгүй юу. Тийм болохоор би та нарт ингээд энэ бичлэгнээр тэр бичлэгийг тавьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ би энэ доор линкдчихье. Тэгээд би бас ингээд жоох уцаараа үзүүлчихье. Тэгээд наад би энийг үзэн чинь амар гоё харагдсан. Яг бол Шведийн нэг өөр YouTuber энэ hack-ыг туршиж үзсэн байхгүй YouTube channel дээрээ. Тэгээд амар гоё харагдсан. Тэгээд би бас туршиж үзье гэж бодоод. Тэгээд амархан бас ингээд нэг тийм хэцүү биш, амархан юм шиг ялаа. За энэ sheet and line it with parchment paper. Roll the mixture into a ball and place it on the sheet. Make some space in your fridge and leave it in there for about 30 minutes. Meanwhile, grab another bowl and pour in some white chocolate chips. Put it in the microwave for about 30 seconds. Take them out and mix them around and repeat this until they're melted. After 30 minutes, take them out and put them on a stick. Now they're ready to be just like that. Flip them back onto the parchment paper and pour your Oreo crumbs on them. They're gonna end up looking something like this. Put them back into the fridge for 10 more minutes, and they're done. Let's try them. Okay, here we go. За энийг туршиж үзнэ. Тэгээ ерөнхийдөө бол хэрэгтэй юмуд нь Oreos. Миний орчин дэлгүүрт Oreo байхгүйсэн. Гэхдээ энэ Oreo шиг харагдаж байна. Тэгээд бараг адилхантай байх. Тийм болохоор би энийг авсан. Ийм 2 пакет Oreos. Тэгээд Philadelphia хэрэгтэй гэсэн. Гэтэ бас энэ дэлгүүрт Philadelphia байгаагүй. Гэтэ cream cheese. Энэ бол cream cheese болох хэлгүй дээ. Миний бодлоор болно гэж бодож байна. Боор шоколад, сүйтэй шоколад. Сүйтэй шоколад, тэгээд цагаан шоколад. Яг энэ бичлэгэн дээр бол цагаан шоколад ашигласан байсан. Гэтэ манай гэрт ингээд надаас өөр цагаан шоколад дуртай хүн юу юм байхгүй. Тийм болохоор би бас энэ боор шоколадыг авсан. Боор гэнэ. Сүйтэй шоколадыг авсан. За, эхэлцгээе. Би та нарыг хаан тавих ингээд амар доор амсан санагдах юм. Би хамгийн ихэнд эднэр энэ Oreos-оо ингээд битэлсэн. Ингээд смашсан. Уутан тийж аваад. Гэтэ ямар ч энэ Oreo харъя. Миний бодлоор энэ адилхан зүгээр энэ мэнгийн Oreo-тай адилхан байх. За Oreo шиг л үнэртэж ямар ч байсан. За энэ бүгдээр ингэ нуутанд хийж байна. Энд одоо хэдэн Oreo байгаа вэ? 4 20 шиг байгаа юм байна. Нэг хайрцаг дотор 20 ширхэг байгаа юм байна. Тийм болохоор би нэг 30 хэдэн Oreos хэрэгтэй гэсэн. Яг хийдэг юм гэж сонсон. Тэгээд 36 гэсэн. Тийм болохоор би нэг бүгдээр ингэ хийж байна. Тэгээ одоо энийг яаж юу яах вэ? Нэг одоо ингээд гараа гэх юм. Тэгэж энийг хэлж юмар цогцох юм билүү?
Ингээд амар юу болгоно өрцсөн. Үр шиг юу гэдэг. Ингээд энэнгээр ингэж юм байна. Айган хийж аваад ийм айган хийж аваад. Тэгэхээр би ингээ харагдахгүй ах юм чинь юу. За, одоо арай тааж болж. За нэг иймэрхүү юм одоохондоо боллоо. Би бүгднгийн юу яаж байгаа дахиад сайн ингээд. За энэ жоо хуудах юм шиг ам тийм болохоор би энийг камера унтрааж агаад хийгээдгээ. Тэгээд энийг хийж өгдөө тэгээд буцаалаа. A few moments later. Яа, за барыг нар боочлаа. Нийсээрээ. За би энэс илүү сайн юу яаж чадсангүй. Энэс илүү ингээд сайн. Тэг ингээд хажуудалд нь жоох нэг авчаарай гэсэн. Ингээд хажуудалд нь тавихаар дээрээс нь ингээд цацсан байлаа. За энэ дээрээс одоо cream cheese. Тэгээ уг нь бол Philadelphia хийх ёстой. Гэхдээ надаа Philadelphia олдоогүй. Тийм болохоор энэ ингээд бас адилхан байх үү гэж бодож байна. За би зөв юм хийж байгаа ч үгүй. Нэг иймэрхүү юм боллоо. Одоо энэ ингээд нэг бууз муусны гуйрлаад штэ. Одоо тиймэрхүү ийм яг тэгээ нэг яг илтгэхээс өмнө устаа болдоо штэ. Тэр шиг боллоо. За. Одоо тааж би энэ харахаж байгаа юм. За энийг одоо бүр хэлгэнэ. Тэгээ би ийм бэлэн өмсчээнтэг бол энэ бүр амар нялцхан харагдаад байна. Хүмс руу заавал. Энэ оронд бэлээ ирэлчээ. Миний бодлоор би арай бага одоо Oreos хийсэн юм шиг санагдаад байна. Байгун байна. За энийг ингээд тавган дээр та нарт ингээ өөр гоё TikTok-ийн юмнууд байвал хэлээрэй. Hacks-нууд, юм хоол моолны ч юм уу. Тэгээ би ч гэсэн өөр юм TikTok-ийн hack байвал дахиад хийнэ. Тав харагдав шүү дээ. Би ингээ ямар ч тавган дээр ингээд тавьчих. Тэгээд таван дээр тавьсныхаа дараа хөргөчөнд хийнэ гэсэн. Хөргөчөнд 30 минут хийнэ гэсэн. Өөрөөх юм ах ирүүлж амсан байна. Яг энэ TikTok-ийн hack нь яг TikTok-н дээр үзэхээр амархан харагдаад тэгсэн чинь яг өөрөө хийсэн чинь бүр амар цаг авч жоохон ядаргаатай юм байна. Гэтэ гоё амттай болоосаа. Тэгээ би хэдэн хоног энэ комментуудад хариулж чаддаг байгаа. Гэхдээ би нэг юм хэлж би ингээ бүх комментуудаа ер нь бол уншиж байгаа шүү. Гэхдээ ингээд хариулаагүй болохоос би бүх комментод дандаа уншдаг. Гэтэ одоо удахгүй өнөөдөр ч юм маргаснаас бүгдээр ингэ сууж аваад зарим нь хариулнаа. Гэтэ ингээд намайг хариулахгүй болохоор зарим хүмүүс ингээд комментод уншдаггүй гэж бодод байдаг. Гэтэ би бүгдийг нь уншдаг. За энэ хөрөгчөндөө хийснийхаа дараа юм мод хэрэгтэй гэсэн. Ингээд юу яах? Энийг ингээд тогтоох. Oh my god. Тэгээ надаа энд мод байгаа болов би.
Уг нь би энийг марлаатай хийчихсэн байхгүй гэсэн чинь марлаа найзуудаа тоглоно гэж яваад өгсөн. Би та нар марлаг ингээд бичлэг надад бичлэг хийгээч гэд амар их асуудаг. Гэхдээ ингээд марлаа одоо ингээд яг 6 7 насн дээр ирсэн. Тэгээд ингээд ер нь найзуудаа тоглоно гэд нэх намайг гэж тоохоо болцсон. Эхний 5 нь болчлоо. Уг нь бол гоё л харагдаж байна. Ингээд амар энэ дээрээс одоо энийг одоо 30 минут байлгана. За би эхний 5-ыг 30 минут энэ өргөжлөн дотор хийж. За би энэ бүгдэрийн энэ бүрг хэлжээд тэгээд гарах цагт нь босоод уулзъя. За бараг 30 минут болчихлоо. Тэгээд одоо би энэ юугаа яд юм бэлээ? За дахиад бичлэг үзээд. Sana. За марлаа найзаас ороод ирчээж. Одоо би энэ хоёр шиг одоо халаах юм байна. Тэгээд би миний хэлснээр би нэг ийм сүүл шоколад тэгээд нэг цагаан шоколадтай. За энийг ингээд бүгднийг юу яачих. Эвлээд. Nee. Ska man Fyra. Och 3. Ta marknaden gjort. Ингээд л. Энэ пэйжэнд 30 секунд мөн тэгээд гаргаж ирээд холоод тэгээд дахиад 30 секунд тэгээд гаргаж ирээд холоод тэгсээр гаад ингээд хаалтна. Хөрөгчнөөс энэ саяны миний Oreo болцыг авдаг. Ja. За цагаан шоколад. Би 2-5-ыг хийсэн. Тэгээд нэг нь цагаан шоколаданд хүрээ. Тэгээд нөгөөх нь сүүтэй шоколад шүү дээ. За эхний 30 секунд хэлээ тэгэж амар хаалаагүй тэгээд жоохон хаалцсан байна. 30 секунд. За. Дахиад 30 минутанд хийжлээ. Одоо сайн хаалсан байна. Тэгээд ингээд 1 минут хийх юм бол ингээд хаалж байгаа юм. Гэтэ 30 секундээр явахгүй болвол ингээд 1 минут бүгднийг хийчих юм бол түлхчдэг. За одоо энэ Oreo болсон хийцгээе. За одоо эхний энэ 5 дээр хэлцгээе. Би надаа ингээд нэг тийм юу олохгүй байх юм. I need a stick. A wood stick. Like this. But smaller. За би савхаар авчээ. Тэгвэл одоо энэс өөр юу болохгүй байна. Окей. Jag din bara. За. Ингээд авчихжээ. Får jag äta en? Nej, болоогүй штэ. Болсныхан дараа идэж болно. Oh my god. Энэ жоо хэцүү юм байна. Хийхэд. Oh shit. За. За. Ингээд
Миний ч царай мот олчлаа. Одоо дээрэс нь ингээд жоохон энэ Oreos-ыг Oreos crumbs. Bitte. За одоо энийг хөрөгчөндөө 10 минут хийсэн байсан баха. За энийг 10 минут хийжээ. Тэгээд одоо цагаан шоколадыг энэ өргөлжүүлээд хий. Одоо цагаан шоколадаа бас пэйжэнд хийн. Секунд. За тэгээд энэ одоо амар таалагдж байна. Бэдгүй. Би ингээд ер нь чихэр шоколад идээд бэдгүй. Нэг дуртай биш. Тэгэхээр би cheesecake-ийн дуртай. Тэгээ энэ cheesecake-тэй жоохон ингээд ойролцоо амтагдаж байна. Тэгээ энэ дээр би одоо цагаан шоколад тавина. Амш үү. Яваа минь. Тэгээ энэ цагаан энэ юун шоколад хоёр нь боллоо шүү дээ. Зүгээр л юм зүгээр иддэг шоколад. Тэгээ энэ ингээ хатаараа хатуу болчихно. Тэгээ та нар мэдчихэж байгаа л үү дээ. Энэ нас болчлоо. Зия. Тийм царайлаг болоогүй. Амар царай мот болсон. Тэгээ одоо дээрэс нь энэ Oreos хийн. Oreos crumbs. За энэ цагаан шоколад нь болчлоо. Одоо 10 минут хүлээгээд тэгээд амсч үзье. За 10 минут болчлоо. Энийг амсч үзье. За би цагаан шоколадыг л амсч үзнэ. Амар гоё. Гэхдээ миний хувьд жоохон ялуун байна. Арай л их шоколад тэгээд Oreos мөрөөс. Би одоо энэс ганц хоёрыг л идчихэл тэгэл ингээд идчих чадахгүй. Гэхдээ ямар ч гэсэн ингээд шоколад дуртай хүмүүс амар гоё юм. Тэгээ бас хийхэд жоохон удсан. Амагаа бичэн өнгөө байна. Доторхоно. Жоохон удаа тэгээд гэхдээ амар ингээ гоё авдаг гэж байна. Таалагдж байна. За ингээд энэ бичлэг дуусгая. Би надаа энэ лав ингээ таалагдж байна. Ингээ хаяад идэж байгаа зүгээр юм байна. Та нар ч гэсэн гэртээ хийж үзээрэй. Боломжтой байвал. Тэгээ энэ бичлэг та нарт таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй. Тэгээ бас subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Та нар өөр юм TikTok-ны hacks гоё юм байвал хэлээрэй. Над руу явуулаарай. Тэгээ би хийх гэж байна. Надаа энэ бичлэг хийгээд ингээд хүчтэй байлаа. За тэгээ дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Баярлалаа.